Дарнут Монголын тал ус сургамал хосолсон малын сайхан бэлчээр зээргөрөөс суурилсан амгалан танигран дутаг. Монгол орны дорнод хязгаар үргэлж жинг хамгаалан байгаагүй. Манай хорны эрх чөлөө тусгаар тогтмолд халдаж ирсэн Японы милитаристуудыг халахын голд бодцогох их үед хэрэгтэй гарамгай гавьяа байгуулж алтан намын алдсан зөвлөлт Монголын дайчин хөвгүүдийн мөнхийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөнүүд. 1939 оныг дэлхийн түүх мартахчгүй, давтахчгүй. Халахын голд Японы арми ялагдаж наран туган сөгдсөн. Дарнут Монголын хамгийн том нуур буйр. Бонсон бөмбөгний дэлбэрэлтэн шаргалсан энэ нутгийг хөдөлмөрөөр цэцэглүүлж тарай тарихаар хүмүүс домог түүхэд халахын голд ирлээ. Халахын голын сав нутагт тарьсан болгон ургах үржил шимт хар шорон хүрстэй. Энэ сайхан хөрсөнд хүмүүс анхны модон тарьж үрж инсэн суулгаж байв. Хүмүүс ажиллахын тулд ялаа шумуултай тэмцэх хэрэгтэй байлаа. Жил өнгөрөхөд тарьсан болгоном цэцэглэж үр тарай олос тосны ургамал олон сортын буудай, халуун ногоо, тарвас, алим, наран цэцэг, үхрийн үд, бөөрөлзгөн, агч буйс цөм ургаж байна. Жилүүд өнгөрөхөд эрдэм шинжилгээний энэ станц нь 63 нэр төрлийн 1009 орд тарьж судлах чадaltaй болон өргөжжээ. Ингэж манай залуу эрдэмтдийн бүтээлч хөтөлмөрийн үр дүнд дайм тулааны шархар илж тэр нутаг алим жимс алтан тарайгаар бүрхэгдэжээ. Малскод гойд тохиромжтой халах голын сав нутагт Монгол өхрийн дотроос хамгийн шилдэг нь болох улаан өхрийг үржүүлж байна. Халах голын өхөр нь амьдын жингээр Монгол өхрийн дундаж жингээс 60-аас 70 кг илүү юм. Улсын үржлийн фермийн өхөрчин бүгд наримдах Монголоор дүүлсэн хөтөлмөрийн баатар алтан гэрэл. Мэргэжил дээр өсөж байгаа залуу зоо техникч дугаржин нарын хамтын хөтөлмөрийн үрээр сүргэн жил өөр тарган урдаг боломжлолтой. Дарнутын нутгийн шилдэг омгийн малаа зэврээр нүсгэхийн зэрэгцээ малынхан үлдэр ухсааг байнга дэвшлүүлсээр байна. Дарнутын хүчирчүүгээр баялаг талын нуур, таам, хүмүүд илбэгтэй нуг хүндий, өвс сургамал жигдэрсэн уудам их талууд нь таван хөшөөмал жигдхэн үсгэх боломжтой. Дарнутын 2 дахь том гол Дэлгүн хэрлэнгийн хөвөн дээр манай улсын эдийн засаг үйлдвэр соёлын 3 дахь төв Жавилсан хот шин үйлдвэрүүдээр өргөжин тэлсэр байдаг юм.
Шинэ үйлдвэрүүдийн зүрх нь болсон жилдээ хэдэн арван мянган киловатт цагийн энерги гаргах хүчин чадалтай цахилгаан станц өдөр шөнөгүй ажиллаж байна. 60-аад жилийн өмнө аавынхаа заавараар хонь хариулж явсан энэ залуучууд их сургууль төгсөөд цахилгааны инженер болон ийм том үйлдвэрийг гардан ажилуулж байна. Улааны цахилгаан станцын талхуулсан нүүрсийг хямдараач, ойроорооч хамгийн ашигтай адуун чулууны нүүрсний ил урхайгаас авдаг юм. Олон жилийн баялаг нөөцтэй энэ урхайн ажиллагаа бүрэн механикчжээ. Нүүрс машинаар станцын зүг, тарай вагоноор үйлдвэрийн зүг хөвөрнө. Дорнот аймагт малажихуй үр тарай хослон хөгжүүлдэг 3 том сангийн аж ахуй. Энэ бол Хэрлэнгийн сангийн аж ахуйн механикчсан өдрөм. Чавилсан хотыг зөвлөлт холбоот улсын чиглэлтэй холбосон өргөн төмөр зам ажилладаг. Тарай Чавилсан хотын гурилын үйлдвэрээр ормогдсон хэд хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн болж өргөн хэрэгцээнд гарна. Тос үйлдвэр нь жилдээ 4500 тонн 1-2 дугаар урил 1000 гаруй тонн хэвэг үйлдвэрлэж дотоод тээвэр нь салхины аргаар хийгддэг юм. Ноосуга хижүүр механикчсан энэ үйлдвэр нь жилдээ 2500 тонн ноос боловсруулж, үүнээс 2000 тонн уртын ноосонд халуун угаалгах их хүчин чадалтай юм. Үйлдвэрийн ажилчдын 70 шахам хувийг эзлэх залуу ажилчид зөвлөлтийн мэргэжилтэн нөхдөөсөө банк суралцахын зэрэгцээгээр үйлдвэрийнхээ хүчин чадлыг бүрэн ашиглаж, анхны жилийнхэн төлөвлөгөөг амжилттай биелүүлж байна. Бүгд наримдах Болгар ард улсын тусалцаатайгаар баригдсан мах комбинат нь хоногтоо 90 тонн мах, чанар сайтай төрөл бүрийн хяам үйлдвэрлэхээс гадна техникийн тос ашиглаж хоногт 440 кг аж ахуйн савн үйлдвэрлэж хөдөлмөрчдийн хэрэгцээнд гаргадаг. Малаас гарах бүхэл түүхийдийг боловсруулахаас гадна эвэр турай гарч гоёл чимэглэл бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэж байна. Хариуцлагын зөвлөгөөнийг мэргэжилтэн нөхөдтэй хамтран хийж, үйлдвэрийнхээ хүчин чадлыг бүрэн ашиглах болон үйлдвэрлэлийг шинжилэх ухааны үндэстэй зохион байгуулж, удирдах талаар зөвлөн ярилцлага нь үр дүнгээ өгч байна. Манай улсын барилгын үйлдвэрийн том салбарын нэг Дорнод дэх барилга материалын үйлдвэрийн комбинат, цонхны шилнээс бусад барилгын бүх материал үйлдвэрлэдэг 10 шахам цэгтэй юм. Дорнотын районыг үйлдвэржүүлэх гол бааз болсон тус комбинатад техник мэргэжлийн сургууль, гадаад дотоодын барилгын тусгай мэргэжлийн сургууль төгссөн залуучууд олон арваараа ажиллаж байна. Орчин үеийн эмнэлгийн төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон Дорнот аймгийн нэгдсэн эмнэлэг. Дөрвөн жилийн өмнө эхэмч битгий хэл багамжиж цөөхөн байсан энэ нутагт өнөөдөр бараг бүх сум эхэмчийн салбартай болж төрөл бүрийн нарийн мэргэжлийн эхэмчээр хангагдсан байна.
Эмэмлэгийг зөвлөлт холбоот улс ардын хувьсгалын 50 жилийн өмнө тохиолдуулан бэлэг болгосон юм. Дахиад л шинэ үйлдвэр нээгдэж нэмэгдсээр байна. Шинэ үйлдвэрүүдийг дагаж оршин суугчид нь олширсаар байгааг харгалзан, Чойлсон хотод хүнсний комбинат нээж ашиглалтанд орууллаа. Шинэ комбинатын тооцоонд хотын хамгийн залуу иргэдийн хэрэгцээ хүртэл бүрэн хамрагджээ. Тэдний хүснээ бүтээх ирээдүйн замд дардаг юм. Тэд хичээлийн 45 минутанд шинэ жил ухаан техникийн шин мэдлэг авч, эдгээр оюунаа минут секунд тулганд шинэ хөгжлийн хураар тижээж байна. Хичээл дээр кино үзэх нь байдаг. Кино театрыг үйсэн цаг саяхан. Энэ хүүхдүүдийн өмнө мэрэгжилээ зөв сонгох явдал эрхэм зэрэг болж байна. Юунд авьяастай, юу хийж чадхаа эрт мэдхэн чухал юм. Эдэд сүм дархан болохгүй ч авьяас ивэл ононгийн дарахчул шиг ихийг бүтээж болно. Онон Дорнод аймгийн 3 дахь том гол Оён баялагч Дорнодын дарахчулж энд бий. Талын бүсийн аймагуудыг тэргээр хангадаг партизан Зодон Даржагийн нэрмжит ирээний тэрэгний үйлдвэрийн мод бэлтгэл их юм. Энэ их байд олон жилийн турш сонсогдож байсан хангин урс өхний дууг мотор төхрөө уулын тракторын чинээ дарах болжээ. Партизаны нэрмжит үйлдвэрээс Дорнодын Ууган Баатар төрсөн. Бүгд наримдах Монгол Ард улсын хөдөлмөрийн Баатар Бата тэрэг үйлдвэрлэх ижвэрэн цахилгаан төхөөрөмжийг санаачлан хийсэн хүн.
Хотоодоос үйлдвэр тэрэг хийхээс гадна нэг загварын огсромол модон байшин үйлдвэрлэж хөдөөж хүн нэгдэл суур бригадуудын төвлөрөхөд их үүрэг гүйцэтгэж байна. Дорнот аймгийн 13 сум нэгдлийн нэг цагаан овоо сумын галууд нэгдлийн төв. Хөдөөж хүн хүч ажлыг механикжуулах, цахилгаанжуулах зорилт хэрэгжиж, өдөр хэрэгсэн хүний толгойн тоогоор биш, суурьаар тоолдог болж байна. Монгол Ардын хувьсгалт намын бодлого шийдвэрийг малчтын дунд уйхгүй сурталчилж, хөдөөж хөлт хөдөлмөрийн зохион байгуулалтыг дистралалтайгаар нэвтрүүлэх ажил гарамгай амжилт гаргасан намын үрийн дарга бүгд наримдах Монгол Ард улсын хөдөлмөрийн баатар Цэрэн доржин явсан газар болгон ажил өрнөж байдаг юм. Цэрэн доржигоо хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхийн нэг гол нөхцөл ногдсон ажлыг цагт нь хийж амралтын үед нь соёл урлагаар үйлчлэх явдлаа гэж үздэг. Жаррате хангамарында ялла минна шаммеда дугате ханганадында яхрзуга шаммеда айдуте жарода айдуте хеврда айдуте жарода айдуте хеврда Буряда сурын караванд мэрэгний шалгагч зугаатай сумынхан клубт аймгийн театрын тоглолт үзэгч альтайхан. Дорнотын буряд, үзэмчин, бараг, халх олон эстангууд дуулуул дуугаа нэгтгэж, доктор болох хүчээн нэгтгэж, домог түүхэд Дорнотын талда социализм байгуулахыг үйлстэй сайхан амжилт олж, шинэ 5 жилийн төлөвлөгөө амжилттай биелүүлэх зориг төгөлдөр ажиллаж байна.